Нэгэн хорон санаатан хараатан зоригтой ч нэг удаа ингэж хэлсэн. Чиний амьд соёо байхгүй гарт чин сарууч алга. Тэгвэл чиний зэвсэг юу юм бэ? Цус ба хөлс, мах ба яс. Би дайснуудынхаа зохицыг зайлгаж байна. Мөн эдгээр нь миний зэвсэг болсон. Би алах бол мөн бүгдийг зайлгах болно. Нууцлаг энерги хүч чадалтай араатнуудыг эд шидтэн гэж нэрлэдэг байв. Мөн бурхтаас хүний дүрээр бүтээгдсэн цөөн хэдэн эд шидтнүүгөө бас бие мах бодийн хүмүүс гэж нэрлэдэг байсан. Бөгөөд тэд хүмүүст тусалдаг байв. Гэхдээ өөрсдийн хүч чадалтаа солиорсон тэдгээр хувилгаа хүмүүсийг хорон санаад бурхад гэдэг. Үзэгдэл нэгэн хүн ойд дундуур гүйж байгаагаар эхэлдэг ба өнөөх залуугийн араас нэгэн хүн ном сумаар харагдаг ба нэг залуу хэлэхдээ чи миний бодож байснаас мэргийн юм. Өнөөх залуу хэлэхдээ энэ юу ч биш. Эдгээр хүмүүс ноён дээрэмчт байдаг. Зарах үнцэнтэй бүх зүйлээ ав. Нар жарахаас өмнө бид ойдох нууц газар руу явна. Ямар ч ч хөдөлсөн байдаг. Хоорондоо ярихдаа би юу болохыг мэдэхгүй ч мод өнөөдөр намайг айлгаж байна. Магадгүй мангас биднийг ажиглаж байгаа байх. Чи тэр сургалтыг хийж байна уу? Нэг хүн замын урд байгаа зүйлээ хараад нэлээд гайхдаг. Бүхэл бүтэн чоны сүр хядуулсан байдаг. Энэ хоёр хүн хоорондоо ярихдаа болохоор магадгүй тэд нутаг дэвсгийн тулаан хийсэн байх. Нөгөө хүн нь хэлэхдээ би мэдэхгүй байна. Энэ надад тулаан гэхээс илүү хядлага мэтэл санагдаж байна. Нэгэн хүн дууддаг ба залуусаа үүнийг хардаа тэр өгсөн ид чиждэн үү? Нэг хүн нь хэлэхдээ энэ бусад чоны удирдагч байсан байх. Чи энэ хүн ид чиждэн алсан гэж бодохгүй байна уу? Шал утгагүй юм. За түүнд ямар үнцэнтэй зүйл байгааг харцгаая. Яг хөрхийн завлуу нэг гүрэл хацчдаг. Халзан хүн хэлэхдээ болохоор хөлөө хөдлөхгүй байлгаж байгаарай. Яг утгаа далангууд нь хар зүйл ороод ирнэ. Чоны хажууд төвчж байсан залуу босоод өнөөх халзан залуугийн нүгэрэн дунаар гусаад авдаг. Өнөөх залуу чилэхдээ "И түүн рүү хургаач хүргэх эрх байхгүй. Эсвэл би чамайг ална" гэж сүрдүүлдэг. Нөгөө хэдэн хүмүүс нь болохоор "Хүүе, чи биднийг туршиж үзхийг хүсэж байна уу?" Нэг хүн хэлэхдээ болохоор "Тэр түүнийг алчлаа." Өнөөх залуу хэлэхдээ болохоор "Тэр үхээгүй, тэр зүгээр байж." Нэг хүн хэлэхдээ болохоор "Чи үүний төлөөсөө төлөх болно, новш минь." Ингээд бүгдөө сэлмээс сугалдаг. Өнөөх залуу хэлэхдээ "Нас өөр зүйлийг хядсны дараа надад унтаж амархад хэцүү байдгийг." Ингэж хэлсний дараа нөгөө хэдэн залуус нь бүгдөө дайрна. Өнөөх залуу нэг өрөлт авангуудаа айхтар хурдаар дундуур нь сийчээд яваадаг юм. Нэг харсан нэг хүн хэлэхдээ тэр мангас өнөөх залуугийн араас механик номоор харавхад бэлэн байдалд ороод байж идэг. Өнөөх залуу анзаарахтан зэрэгцээд шууд харавдаг. Өнөөх залуу шууд гөрүүлээ биеэрээ хамгаалдаг. Нөгөө хэдэн хүмүүс түүнийг өгчсөн үү хэлэхдээ зэрэгцээд өнөөх залуугаас аимшигтай авра гаргадаг. Өнөөх авра нь улам л аимшигтай болоод байд. Өнөөх хэдэн хүмүүс нь дагдан чичрэн хэлэхдээ энэ бол муу ёрын бурхан. Өнөөх залуугийн тамирын тасархцаанд зэрэгцээд нэгэн нууцлаг хүн модон дундаас ажиглаж идэг. Үзэгдэл солигдоход нэгэн хүн хэлэхдээ итгэмээргүй юм. Энэ хүн ийм зүйл хийсэн гэхээр өнөөх залууч хэлэхдээ хэрвээ би чиний оронд байсан бол наа зогцсий чи хайлт эзэний шатаах байсан. Өнөөх хүн асуухтаа гадаад хүн чиний нэр хэн бэ? Өнөөх залууч хэлэхдээ Антон. Өнөөх хүн хэлэхдээ тэгээд чи яагаад ийм юм хийсэн юм бэ Антон? Антон хариулахдаа би өлсөд байсан. Хажууднаас хүн хэлэхдээ болохоор даргаа түүнтэй цагаа өрөх хэрэггүй. Би үүнийг өөрийн нүдээр харсан. Тэр гинт аврах том мангас болсон. Мөн та эдгээр сургалтыг сүүлийн үед сонссон байх. Энэ ойн хэсгүүдээр өгсөн цогц зэддэг хорон муу бурхантай болсон гэж дарга нь хэлэхдээ гэхдээ би зөвхөн хүн л харж байна. Гэхдээ дарга энэ өгсөн чоны цогцыг харалтаа эдгээр нь хазалтын тэмдэг байна. Миний бодолд эргэлзэх зүйл алга. Энэ хүний дүрд орсон хорон муу бурхан байна. Антон инээдэг ба өнөөх хүн хэлэхдээ чи юундаа инээгээд байгаа юм? Антон хэлэхдээ хэрвээ чиний хэлсэн зүйл үнэн бол та нар өөрсдөө аюултай гэж бодож байгаа нь инээдтэй биш гэж юу? Та нар зүгээр л ид шидэнгүүтэй гинж эздэг хорон муу бурхны хөлсөн учраас уу? Яг энэ хооронд нь чоны хөлөөс чангараад эхэлдэг. Тэнгэр дээгүүр нэг шувуу нисдэг ба Антон ч хэлэхдээ та нар мангасууд юу иддэг талаар мэдэх үү? Өнөөх дараагийн мөрөндөө цус баг багаар тусаад даргаан ч ирж харахтан зэрэгцээд өнөөх хар чон нэг хүний бариад ичижийдэг. Антон ч хэлэхдээ энэ бол энгийн зохицос биш. Энэ бол хорон муу бурхны зарц болсон ид шидийн нөлөө. Ингэж хэлэхдээ зэрэгцээд